Тансаглал гэж юу вэ? Тав тухтай сэтгэлд нийцсэн орчинд ажиллаж амьдрахын зэрэгцээ. Цаг хугацаагаа гэр бүлдээч ажилдаач эн тэнцүү зарцуулж чадах нь орчин цагийн тансаглал юм. Тэгэхээр ер нь орон сууцыг төлөвлөнө гэдэг дээр нөгөө бид нар интерьер гэж ярьдаг орон сууцны дотоод шийдэл өнгө үзмж гэх их олон зүйл шүү дээ. Тэрийг шийдэх энэ шийдэл явж нэг зүйл чиглэдэг. Өнөөдөр бидний амьдралд хамгийн үнэтэй болж байгаа. Тэгэхээр мөнгөөр үнэлэгддэг үү? Үн цэнээр үнэлэгддэг, бүтээлээр үнэлэгддэг. Тэгээд хамгийн их ховорж байгаа нэг зүйл бий. Тэр бидний чөлөөт цаг. Гэр гэдэг бол хүн гэр бүлтэйгээ өөрөөр хэлбэл тэр чөлөөт цагаа өнгөрөөх тэр орчин. Тэгэхээр энэ их үн цэнтэй ховордож байгаа энэ зүйлийг хамгийн үр бүтээлтэй, хамгийн тааламжтай, хамгийн сайхан сэтгэлтэй өнгөрөх тэр нөхцөлийг бид одоо бүрдүүлэх гэж зорж байгаа. За энэ нөгөө миний яриад байгаа хоёр өрөөний зохион байгуулалт шүү дээ. Тэгэхээр одоо өрөөний зохион байгуулалт төр энд дундлахын өрөөгийн шийдээд энд нь зочны өрөөгийн шийдэх гэсэн саналтай. Окей. Унтлагын өрөө энд байгаа бол тэгвэл унтлагын өрөөнөөс шууд гарах боломжтой. Тагтаа шишиж тгөө. Тэгээ. За тэгээд үүдний өрөөнөөс нь эхлэх юм бол үүдний өрөөг нь тэнд тавилгажуулаад за зүүн талын өдөр нь ариун цэрэг болгох өрөөг салах гэж бодож байна. Ийм чи яг юм. За энд нөгөө манай лаундри гарахаар болж штэ. Тэгвэл хоёулаа яг саяхан ярьснаар яг зурагцлаа гаргадаг юм тхүү. Зураадах юм дээ. Тий. Өнөө цаг залуучууд биднээс юу шаарддаг вэ? Ажилтай байх, завгүй байх, карьертай байх, гэр бүлдээ цаг зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх. Энэ бүгдийг хоногийн 24 цагт амжуулахыг шаарддаг. Харин та энэ бүхнийг амжуулж чадаж байна уу гэвэл дийлэнх нь үгүй гэж хариулна. Тэгвэл бид яагаад энэ бүхнийг амжуулж чадахгүй байна вэ? Энэ асуудлын төгс шийдэл бол Alpha Zone. Alpha Zone төсөлд орж ирснээрээ гэртээ гэр бүлтэйгээ хотхондоо байхдаа эдгээр асуултыг шийдэх боломжтой. Товчхондоо хэлэхэд манай төсөл нь альфажуудынхаа амьдралын хэм маягийг судлаж, судалгаан дээр үндэслэл болгон төслөө эхлүүлсэн нь онцлог юм. Хүн гэдэг өөрөө байгалийн амьтан. Тийм учраас хүний хамгийн их таашаал авдаг энэ зүйл бол байгальтай харьцах тэр харьцаа. Тэгэхээр ялангуяа хот суурин газар орон сууц гэдэг энэ барилга дотор байгаа хүн байгальтай харьцах тэр боломжийг хамгийн ихээр яаж авах вэ гэдэг зүйлийн төлөвлөлтийн их суур юм зүйл байдаг. Тэгэхээр энд нэг шатрын хөлгийн зарчим гэж нэг ийм зүйл байдаг. Тэгээ харахаар яг үнэхээр нэг шатрын хөлгөн дээр байгаа дүрсүүч чиг. Ханаас нь чарсан энэ бүх энэ орон зай ямар нэгэн хаалтгүй. Тэгэхээр аль ч барилга байгалийн гэрлийг хаалтгүйгээр авахын боломжийг яг энэ шийдлийн байрлал олгож байгаа. Тэгээ хүмүүсийн гэртээ өнгөрөөдөг ихэнх цагаа зарцуулдаг тэр өрөө тасалгаанууд өдрийн турш нарны гэрлийг харж байна гэдэг өөрөө нөгөө байгальтай
харьцах, тэр мэдрэмжийг өгдөг, тогтохыг өгдөг ийм зүйл. За дээр нь мэдээж цонхоор харж байгаа тэр орчны дүрс мэдрэмж гэдэг зүйл бас их чухал. Цонхоо онгоолгол харахад чинь байгалийн тогтоц, уул, тэгээ тэр алсын барааг харна гэдэг бол бас л нөгөө байгальтай харьцаж байгаа их чухал юм хүчин зүйл байхгүй. Тийм учраас барилгыг байршуулахдаа яг энэ тэр барилга гэдэг юм дотор байгаа хэдий ч хүн тэр байгальтай харьцах тэр боломж нөхцөлийг хангана гэдэг их чухал зүйл үү. Сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ихэвчлэн хэрэглэж байгаа зүйл болох community центрийг бид эх орондоо нутагшуулах үүднээс альфа зон төсөлтөд оруулсан юм. Тэгвэл community центр гэдэг нь өөрөө нийтийн офис, номын сан, ресторан, фитнес зэргийг өөртөө багтаасан цогц төв юм. Мөн таны хүүхэд хичээлийн өрөөнд хичээлээ хийх, номын сангаар үйлчлүүлэх, ангийнхантайгаа хурал цуглаан хийх, мөн сурч хөгжих боломжийг бид нар олгож байгаа юм. Энэ шийдэл нь эдгээр үйлчилгээний төвүүдийг гаднаас хайж цаг зав алдалгүйгээр нэг доороос зөвхөн хотхоноос авж байгаа гэдэг нь альфа зон төслийн бас нэгэн давуу тал юм. Цагийн зөв зохицуул, өсөн нэмэгдэх хүрээлэл, амьдралын тав дахь гэр бүлийн аз жаргал. Энэ бүгдийг альфа зон шийдэх бол. Таач бас тансаглалыг мэдэрх.